За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр биологийн ийшийн ээлжид хичээлээр олдож байна. Өмнөх хичээлдэр метод цогцлын талаар үзсэн бол өнөөдөр миозын талаар үзнэ. За өмнөх хичээлдэр метод үзсэн энэ бичлэгийг харах юм бол хроматинууд ирчлэгдээд хоромсон болж байна. За хоромсомод голоороо байрлаж байна. Метафаз шидэндтэй. Хроматит дээр хоёр тишээ салаад тэгээ хоёр шин бүүм үсээд тэгээд ерөөхдөө салж байна. Нөгөө пимат гэд үзсэн байгаа. Профаз, метафаз, анафаз, телофаз гэд. Тэгээ одоо жишээлбэл анафаз явж байна тий. За ингээд хоёр шин бөмбөсөд энэ гурав үсээд за антенис төр бол ингэж явдаг гэж үзсэн. Ингээд хоёр шин эс үсээд метоз тусж байгаа. За тэгвэл миоз хуваагдал энэ метозоос жоох ялгаатай. За ердөө одоо хүний бие дээр ярих юм бол хоёр газар явагдана. Эмэгтэй хүний хувьд өнд өвчнөд, эрэгтэй хүний хувьд төмсгөнд миоз хуваагдал буюу бэлгээс үсэх хуваагдал явагддаг байна. За тэгэхээр энэ хоёр хэсэгт миоз хаваагдлын үр дүнд гаплоидис буюу нөгөө биений хоромсомоос хоёр дахин цөм хоромсомтойс үснэ гэсэн үг. За эмэгтэй хүнээс үндгээс эрэгтэй хүнээс эр бэлгээс үснэ гэсэн. Энэ хоёр үр тогтож нийлээд одоо өөрөөр хэлбэл 23 хоромсом дээж авийнхаа тал хоромсомыг авсан байсан энэ бэлгээсүүд үүснийхаа дараа хоорондоо нийлээд үр тогтоод тэгээд диплоид бүрдэлтэй буюу яг одоо 46 хоромсомтой юм зигот үүсгдэг байна. За энэ үүсгэсэн зигот нь дахиж метоз хаваагдлаар хуваагдаад хідэн тэр хүмүүстэй юм хүний биеийг үүсгээд явна гэсэн. За ингээд ерөнхийдөө тавчхандаа ярих юм бол миоз гэдэг хуваагдал бол одоо спешиал тийм бэлгийн одоо эсүүдийг л үүсгдэг, гаметийг үүсгдэг хуваагдал байна. Бүгдээрээ хоромсон гэдэг хичээл дээр энэ хэсгийг энэ зургийг бас харж байсан. Ерөнхийдөө хүний бие бол 46 хоромсон буюу 23-аар хосолсон байдаг. За түүний эхний 22 хосыг нь бол бид нар автосон буюу биений хоромсон гэж байгаа. Харин сүүлийн нэг хосыг за одоо энэ дээр 23 дахь хос нь X, Y гэд харагдаж байна тийм. Энэ эрэгтэй хүний хоромсон байна. За энэ нь бол геносон буюу бэлгийн хоромсон байдаг. За тэгэхээр яаж таарж ийн гэхээр эрэгтэй хүнээс бол 46 хоромсон нь биений 22 буюу 44 хоромсон нэмэх нь X, Y буюу энэ геносон гэсэн бүртэлтэй байж агаад миоз хаваагдлын үр дүнд хоёр төрлийн сперм үсэж байна. Бэлгээс те эр бэлгээс. За эхнийх нь 22 дээр нэмэх нь X, дараагийнх нь 22 дээр нэмэх нь Y гэсэн юм хоёр өөр одоо төрөл үсэж байна. Харин эмэгтэй хүнээс болохоор 22 дээр нэмэх нь X гэсэн л ганцхан төрлийн үндгээс үснэ гэсэн. За тэгээд хэрэг 22 дээр нэмэх нь X нь одоо эмэгтэй хүний X-тэй нийлэх юм бол охин эмэгтэй хөлт бий болно гэсэн. Энэ аавын эрэгтэй ээжийн X нийлэх юм бол энэ дээр бол 44 дээр нэмэх нь X гэд 46 хоромсон бүхий хүү төрнө гэсэн. За тэгэхээр энэ гомлог хоромсомуудын нэг нь ааваас, нэг нь ээжээс, нэг нь ааваас, нэг нь ээжээс гэх мэтчлэн яваад за хамгийн сүүлчийн бэлгийн хоромсомны бас нэг нь ааваас, нэг нь ээжээс ирнэ гэсэн байна. За ингээд хүний бие дээр тэр 46 хоромсон дээр саяны процессыг тайлбарлахад хэцүү учраас бүгдээрээ ердөө 6 хоромсонтой энэ схемийг ашиглаад миоз хаваагдлаа ойлгоё. За юуны өмнө энэ амьд биет энэ харагдаж байгаа эс маань хоёрын диплоид те нөгөө ямар ч амьд биетийн хоромсон нь хоёрт хуваагдаж байгаа. Диплоид гэж нэрлэдэг. За тэгээд хоёрын тэнцүү 6 хоромсон дэж байна те. За тэгэхээр ээжээс ирсэн хоромсомуудыг одоо улаанаар тэмдэглэсэн байна. 1, 2, 3 хоромсон ирсэн байна. За ааваас ирсэн хоромсомуудыг цэнхрээр тэмдэглэсэн байна. Бас л 1, 2, 3 хоромсон байж байна. За нийтлэг нэг зүйлийг ажиллаж байгаа байхаа гэж өгшин бодож байна. За бид нар хоромсомын хичээлээр үзсэн ясаар энэ хоромсом гэдэг ингэж харагдаж байгаа. Энэ хэсэг бол хоёр хорматидээс тогтож байгаа. Тэр нэгчдүү хорматид гэж бид нэрлэдэг байгаа. За харин энэ хоёр хоромсомыг ингэж нийтэд нь аваад үзэхэд хоорондоо уртын хувьд тэнцүү учраас гомлог хоромсомууд ахна. За тэгвэл энэ урт цэнхэртэй энэ хоёрыг нийлүүл одоо ойртуулах юм бол бас хоорондоо уртын хувьд хэмжээний хувьд адилхан учраас гомлог. Энэ хоёр гомлог гэх мэтчлэнгээр нөгөө хоромсомууд маань хоёр хоёроор хосолдог. Тийм учраас хоёрын гэж бид нар диплоид гэж нэрлэдэг байна. За тэгээд центромер харагдаж байна. За ямар ч ажлаас нэг ийм эс байж байна. Бүгдээрээ нэг иймэрхүү эсийн миоз хаваагдлыг одоо үзэж байгаамаа. За юуны өмнө миоз хаваагдал бол миоз 1 болон миоз 2 гэсэн хоёр юм үе шаттай. Метозын хувьд бол ийм олон одоо үештийг дамждаг байна. За тэгэхээр эхлээд миоз 1 дээр яах вэ гэхээр саяны нөгөө ээжээс ирсэн ааваас ирсэн гомлог хоромсомууд салдаг байна. За харин миоз 2 дараагийн хуваагдал дээр нь болохоор яг метоз хуваагдал шиг эгчтүү хорматидууд салаад ингээд 4 эс үсдэг байна. За одоо энэ процессыг нэг нэгээр нь бас тайлбарлая. За эхний ээлжинд интерфаз дээр юу болсон байгааг харъя. За бүүм харагдаж байна. Хорматинууд харагдаж байна. За тэгээд хос центроид бүхий центросом харагдаж байна. Миоз 1 дээр болохоор гомлог хоромсомууд сална гэж үзсэн. За миоз 1-ийн эхний үеишд болох профаз 1-ийг харъя бүгдээрээ. За энэ дээр бол эгчтүү хорматидууд байна. За хэрвээ сайн харах юм бол эгчтүү хорматид маань нэг нь нэгнийхээ дээгүүр ингэж одоо давуулсан байдлаар харагдаж байна. За ингээд гомлог хоромсомууд ойртсон 4 хорматидтай болсон байгаа. Энэ хэсгийг бол бид тетрад гэж нэрлэдэг. За тэгээд яг тэр нөгөө
гомлог хоромсоомуудын уулзсан энэ нийлцсэн хэсгийг нь болохоор хязам гэж нэрлэдэг. За яаж таарж ийн гэхээр аавас ирсэн хоромсоом, ээжээс ирсэн хоромсоом тэг хосоороо ингээд хоорондоо ойртож нийлээд тэгээ crossing over гэдэг процесс явагддаг. Өөрөөр хэлэх юм бол энэ дээр нөгөө ойрхон байгаа хэсгүүд нөгөө нэг адилхан хэсгүүд ингээ хоорондоо солилцдог гэсэн. Тэгэхээр одоо харах хоноор хэлэхэд юу гэж ойлгох вэ гэхээр тэр тухайн хүнд ээж аваас ирсэн хоромсоом нь хүүхд рүү нь очихдоо хоорондоо ингэж тэнцүү хэсгүүдээ солилцсон, зарим хэсгүүдээ солилцсон маягаар холилдож очдог байх нэ гэж ойлгоорой. За ингээ метафаз нэг үе шатн дээр юу болж ийн гэхээр за нөгөө метафазын хавтан бол үүсэж байна. За кинетохор буюу центромер харагдаж байна. Ингээд центромертэй холбогдсон байна тий. За анафазын үе шатн дээр юу болсон бэ гэхээр нөгөө гомлог хоромсоомууд талж байна. За тэгээд салж байгааг нь бүгдээрээ харах юм бол ээж аваас ирсэн хоромсоомууд ингээд нэг юм жаахан рекомбинант болсон тий. Жаахан өөрчлөгдсөн байгааг бүгдээрээ харж байна. Ингээд энэ хэсэгт 6 хоромсоомтойсэн бол 3 хоромсоом нь энэ одоо эсийнхаа нэг туйл руу, 3 хоромсоом нь нөгөө туйл руу явж гинэ гэсэн үг байна. За H2 ароматидууд ингээд тэр чигээрээ хамт явсан гомлог хоромсоомууд л энэ дэр салж байгаа гэдгийг ойлгоорой. За телофаз нэг дэр юу болох юм болоо гэж. За ингээд ерөнхийдөө телофаз дэр болдог процесс бол болоод одоо шинэ бүүмүүд үсээд 2 юм каплоид ягаад каплоид гэдгийг мэдж байгаа тий. Өөрөөр хэлбэл 6 биш 3 хоромсоомтой учраас 2N биш N бүрдэлтэй болчлоо гэдгээр каплоид болж байгаа гэсэн. За мяз 2 хуваагдал хэлж гин. Мяз 2 хуваагдал дээр бол H2 ароматидууд салж байгаа. За фрафаз 2 дээр яаж байгааг зургийг харъя. За ингээд метафаз 2 дээр яаж байгааг бас харъя. За метафаз 2 дээр бол яг л нөгөө ерөөхдөө энэ үе шат бол яг метоз шиг явагдчихдаг. За ингээд үлдсэн 3 хоромсоомтой болцсон. Нөгөө 3 хоромсоомод маань яг одоо эсийн экваторын хэсгээр жагссан байгааг харж байна. За анафаз дээр бол хорматид дээр ингээд 2 тишээ салж байгааг бүгдээрээ харж байна. H2 ароматидууд салж байна те. За тэгээд телофаз болон цитокинез дээр болохоор 4 ширхэг юм каплоидээс үсчихэж байна гэсэн. За ингээд энэ хэсгийг бол ойлгосон баг. Түрүүн crossing over гэдэг нэг процессын талаар ярьсан. За тэгэхээр гомлог хоромсоомууд бол ингэж хоорондоо ойртож нийлээд хязам үүсгээд тэгээд 2 тишээ салахтаа тэнцүү хэсгүүдээс холиод ингээд ийм шинэ арай өөр ийм ароматидууд үсгчдэг байх нэ. За тэгээд ер нь бол хоромсоом өөрийгөө хоёрчилсан байсан. Тэгээд хоёрчилсныхын дараа болохоор энэ конюгацд ороод орондоо ингэж уртынхаа дагуу нийлэх конюгац гэж нэрлэдэг тийм тий. Тэгээд crossing over буюу B-ийн дээгүүр ингэж зарим нэг хэсгүүдээ хэсгээ солилцоод за тэгээд явчихж байгаа маа. Тэгээ энэ бол ер нь бол удамшлын олон байдлыг нэмэгдүүлдгээрээ аягүй ач холбогдолтой байх нэ. За ингээд хүүхдүүдээ бүгдээрээ өмнөх хичээл дээр методыг үзсэн, саяны хичээл дээр миозыг үзлээ. За энэ хоёрыг нэг харьцуулаад нэг сайхан дүгнэлт хийгээдгээ. За энд бол ДНХ репликацид орохын өмнөх их хэс байж гин. За энэ их хэсээ харах юм бол 6 хоромсоомтой байж гинэ. За эхлээд хоромсоом нь хоёрчлагдана. Нөгөө интерфазын S үе шатнд тий. За тэгээ профаз дээр ирэхэд бол ийм H2 хроматидтэй одоо ийм 6 хоромсоом үүссэн байна. Гэхдээ хроматид биш ийм хоромсоом байдалтай хоёрчлаг H2 хроматидтэй болсон байж байна. За миоз дээр яах юм болов гэхээр бас л адилхан хоромсоом хоёрчлагдана. За тэгээд гол нь нөгөө 6 хоромсоом маань зургуулаа тус тустай байхгүй хосоороо тетрад үсгэж байрлаж ирдэг байх нэ. За хязам үсгэд энэ хэсэгт бол crossing over явагдаад холилдсон. За метафаз дээр болохоор миозын метафаз нэгийг харах юм бол 6 хоромсоом маань 3-3-аараа 2 үний үсгэж байрласан байна. Гэтэл метозынх дээр болохоор 6 хоромсоом маань зургуулаа ингээд экваторынхаа төвөөр жагсаж метафазын хавтаа үсгэж байрласан байна. За анафаз болон телофазыг харах юм бол нөгөө 6 хоромсоом нь хроматид дээрээс салаад 2 түл хэс үсгсэн байна. 2 түл хэсээ их хэстэйгээ харьцуулаад харахад яг адилхан байна гэсэн. За тэгвэл миозын анафаз телофаз нэгийг харъя. За энэ дээр бол 6 хоромсоом нь 3-3-аараа 2-ыг үсгсэн учраас энэ тал руу 3 хоромсоом, энэ нэс рүү 3 хоромсоом гээд их хэстэйгээ харьцуулахад ямар ч байсан 3 хоромсоомтой болчлоо. За ингээд миоз нэг хавагдлын үр дүнд 2 эсүүс нь тэр нь гаплоид бүрдэлтэй болсон байна гэсэн. За тэгээ миоз 2 хавагдлын үр дүнд бүтэн байсан хоромсоомод нь хроматид дээрээс салаад ийм гаплоид бүрдэлтэй 4 ширхэг эс үүсгдэг гэсэн үг байна. За ингээд үе шатны тоо тэгээд хаана ямар бүрдэлтэй эсүүсэх үү, хэдийн эсүүсэх үү, тэр нь их хэсэг адилхан уу өөр үү гэд асуултууд зөндөө ирдэг. Энэ схемээс санаж агаад хариулаарай. За миоз хавагдлын үр дүнд үүссэн энэ 4 түл хэсгийг нь их хэстэй харьцуулахад энэ дээр 6 хоромсоомтой байсан бол энэ дээр 3 хоромсоомтой болчихсон байна. Тэгэхээр энэ их хэсээсээ 2 дахин 100 хоромсоомтой байдаг байна.
За ерөнхийд нь мяз хуваагдлынхаа биологийн ач холбогдлыг авч үзэх юм бол биений эсээс 2 дахин цөм хоромсомтой болж байгаа. За ингэснээр бол хоромсомын тоог тогтмол хадгална. Өөрөөр хэлэх юм бол бэлгийн эс чинь өөр нэг бэлгийн эстэй нийлж амьд бие махбод үүсгэж байгаа. Хэрвээ 2 дахин цөөрөхгүй байх юм бол хоромсомын тоо хэвээр хадгалагдаж чадахгүй гэсэн. За дахиад профаз нэг дээр ээж аваас ирсэн хоромсомууд хоорондоо ингэж ойртоод салж исэн Корсунговын процесс болж байгаа. Тэрнгээр бол генетикийн шинэ мэдээлэл үүсгэж байна. За дахиад үр төлөв нь болохоор хагас хоромсом өөр газраас хагасыг нүүр газраас авч байгаа учраас энэ удамшлын хувьд бол хамаагүй ихсээсээ өөр болж байгаа гэсэн. За энэ дээр бол бэлгийн эсүүд үүсэж байна. За бэлгийн үржлийг нөхцөлдүүлж өгч байгаагаар энэ хуваагдал ач холбогдолтой ах нэ. За өнөөдрийн хичээлдээ оролцсонд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.